дээ, лайк хийдэй, зочны цаг эхлэж байна. Энэ удаагийн зочин сэтгэшгүй эмнэлгийн захирал Хүрэлбаатар эмч байгаа. Танд энэ өглөөний мэндийг хүргье. За, телевизээс үзэж байгаа та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр Хүрэлбаатар эмчтэй хамтраад бид их сонирхолтой яриаг өрнүүлэх гэж байна. Тийм учраас та бүхэн бас дэлгэцэнтэй ойртон суугаарай гэж хүсмээр байна. Тэгэхээр бид эмийн бус эмчилгээтэй холбоотой мэдээллийг ер нь үзэгчтэй өгөн тийм. Тэгэхээр эмийн бус эмчилгээ гэдэг бол сүүлийн үед одоо тренд гэж яриад байна шүү дээ. Ер нь илүү их одоо хүмүүс тийшээгээ чиглэдэг болчихлоо. Тэгэхээр энэ эмийн бус эмчилгээ гэж яг үг хэлээд байгаа юм бэ? Ямар чиглэлийн эмчилгээнүүдийг ер нь яриад байгаа юм бэ? Энд ер нь ямар одоо өвчлөлийг эмчлэх боломжууд ер нь багтаад байна. Эмгүүгээр хүнийг эмчлэн гэдэг бол энэ сүүлийн үед гарч иж байгаа том шинжилгээний салбар болцсон юм. За энэ юу хэлээд байна гэхлээр тэр эхлээд би эм гэдэг ойлголтыг яриад байгаа. За эм гэдэг ойлголт бол өнөөдөр химийн бичтүүд байж байгаа. Химийн ургуулуудаас гаргаж авсан эм хэрэглүүд өнөөдөр хүнд нөлөөлөд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа нөлөөллүүд бол асар их байж байгаа. За бид бол яахарахгүй эмийг хэрэглэх нөхцөл байдлууд бол байж чаддаг, энэ л үүссэн байж чаддаг. Ер нь бол тэр өвчин бол аргашаад ирэхэд эмгүүгээр эмчлэх болцоо бол маш өргөн тавигддаг. За одоос 4-5 жил гэдэг чинь юу лээ? 7-8 жилийн өмнө миний нэг таньдаг хүн анафилактический шок буюу эмд нэг харшил өгдөг, харслын улмаас тэр нь асуурчихсан. Эмнээс харшил өгдөг. Тэгээ одоо яг манайх ч эм монголоор болчдаг, тусал хэлээр л болчдаг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр энэ юунаас ч юм бол одоо хүн болгон харшилтай болцсон. Антибиотикийн харшил гэдээ бүгдийг ингээ үзээд байж байгаа. Яаралтай тусламж үзүүлэх гэмтэл дээр очиод ингээд хийх болох тэр зэрэг нөгөө антибиотиктэй харслаад байна. Баларсан юм бол. Тэгэхээр тэр одоо та нар ингээд нөгөө эмийн зааврыг заавал авч уншиж. Заавар. Одоо чи жирэмсэн болохгүй тий. Жирэмсэн болохгүй харшил өгнө. Хоёр эмчээ хоорондоо зохицохгүй харшил өгнө. Энд чи удаан хэрэглэхлээр одоо пенсилины харшил ч юм уу тий. Ингээд харшил өгöd байдаг. Энэ харшлын урвалыг өнөөдөр хүн төрлөختөн жолоодож чадахгүй байж байгаа. Хүн төрлөختөн. Гэтэл эндээс ч үүдээд нөгөө хүний юу дархлаа гэдэг асуудал гараад ирдэг. Энэ дархлааг бас юу яаж удирдах чадахгүй байна. Сая бол нөгөө телевизээр Монголын 4-5 том мэрэгчлэлтэн гэж ярьж байгаа л хүний дархлааг яах вэ гэж. Тэгэхээр тэр энэ дархлаа ч одоо кондалын ч юм уу ингээд нэг тариамаараа хийгээд ингээд сэргээгээд байна гэж ярьж штэ. Энэ төр зүрийн сэргэлт байгаа болохоос энэ бие организмыг эмчилдэг эмчилгээ бол байхгүй болсон байна. Тэгэхээр өнөөдөр биднес эмийн бус эмгүүгээр өнөөдөр эмчилж болохыг бол бүгдийг бол болно гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За эмгүү эмчилгээнд бол хамгийн гол зүйл нь бол одоо миний хэлэх төртөг эмийн дэд нь бариасл, ширгээс ус, эмчилгээний дэд нь бариасл гэдэг. За бариасл бол хамгийн гол эмчилгээ. Ёстой гол эмчилгээ. За одоо зүү, төөнөр, мөөнөр гэдэг эднүүр чинь туслах эмчилгээ. Өнөөдөр хятад болон Европ дэлхийд дахин зүүнний эмчилгээ, зүү тавих эмчилгээ бол маш өндөр шүү дээ. Тэгэхдээ эднүүс бол хөгжил нь бол их сул дорой. Би бол тэгж хэлэх гээд байна. Өнөөдөр манай эмч нарын сэтгэн бодож байгаа хийж байгаа эмчилгээ бол өнөөдөр Америк болон өндөр хөгжилтэй капиталист орн одоо Япон энтрээс 15-30 жил төрүүлж утсан. Одоо эмгүүгээр хүнийг эмчлэх эмчилгээний салбарт дэлхийн ангаа ухааны салбарт ингээд төрүүлж утсан. За чи түрүү асуусан нөгөө ямар өвчнийг эмчилдэг юм бэ гэж эмчлэх боломжууд байна. Тий. За би экранд орж ганцхан юм хэлж. Бүх төрлийн өвчнийг эмчлэх болцоотой. Над доохоос бусад бүх төрлийн өвчтөд хүмүүс ирж байгаа. Барай засал, ховс. Бариасл ховс. Ховсын дотроо 2-3 хуваагддаг байхгүй. Биоэнерги, биоток ингээ ховс гэ 3 хуваагддаг. За тэгэхээр одоо ингээд эмийн бус эмчилгээнээс одоо барай засал ховс руугаа орно. Таны яг одоо үндсэн хийж байгаа эмчилгээ бол барай засал ховс. Тэ? Яг энэ чинь онлын хувьд яг ямар эмчилгээ юм бэ? Барай засал ховс гэдэг. Барай давах одоо ингээд тавих сайхан онол одоо үндэс одоо гэдэг нь юу байх юм бэ? Яг үнэн. Би олон сурвалжлагч нартай ярьж байсан. Яг чам шиг ингэж асуусан байдгүй байхгүй.
хүн ингэж байж шүү дээ. Дорны ангаа ухаанд хүнд хоёр систем байдаг гэж ярьдаг. Хоёр систем. Нэгдүгürt бол юу гэхээр зэрэг зүрх судасны систем буюу хар судал. Мэдрэлийн систем буюу цагаан судал. Ийм хоёр юу гэдэг. За жишээлбэл зүрхэн дээр аваад яриад үзье те. Зүрхэн дээр байгаа юу бол энэ хүзүүний доотлол энэ хавцаас гарсан мэдрэлүүд чинь өөрөө зүрхэн дээр очдог. Энэ бол нөгөө цагаан судлын өвчин. Тэгэхээр зэрэг нөгөөх нь бол зүрхчин өөрөө тижилээ авдаг. Энэ бол хар судал. Энэ судасны систем. Одоо биднээс ингээд гараа хэсэгчд цус гардаг шүү дээ. Тэр чинь хар судлын өвчин буюу хүнд ийм хоёр систем байж байгаа. Жишээлбэл би яагаад зүрхийг ярьчихсан бэ гэхээр зүрх бол энэ даал мөрнөөс гарсан энэ мэдрэлүүд чи ороод ирэхээр энэ зүрхий чи вегетатив мэдрэл буюу ургал мэдрэл гэж ярьдаг. Энэ ургал мэдрэл чинь дотроо хоёр салаалдаг. Симпатик, парасимпатик, ид дэвт гэж хоёр салдаг. За симпатик мэдрэл нь яг нугаснаас гараад зүрхэн дээр очдог. Энэ мэдрэл давмгай болох тэрэ зүрхий чинь 100, 150, 160 хүртэл ингэж цохилуулдаг. Эний чи аритми гэж ярьдаг. Ийм хурдан цохилуулаад ирнэ. Гэтэл эний чин нервус вагус буюу тэнүүл мэдрэлээр тий парасимпатик мэдрэл нь мэдрэлжүүлэхдээ эний чин удаан цохол 60, 40, 30 хүртэл ингэж цохилоод ирнэ. Тэгээ энэ хоёрын нийлбэр тэнцвэрийн байдлаас болоод эн чин зүрхчин зүрхний хэмнэл одоо яг доктортой байх уу? 60-аас 70 удаа цохилж байгаа. Энэ чи хэмнэл. Энийг бид эрүүл гэж үздэг байхгүй. Энэ хоёр мэдрэлийн аль нэг нь давмгай байхлаар өвчин үүсээд ирж байгааз нэг нь удаан цохол нэг нь хурдан цохол. Тэгэхээр тэр энэ мэдрэлийн системийг өнөөдөр эмчилгээ заавал шаардлагатай болчихж байгаа. Энэ чи тэр яриаддаг зүгээр л онол. Энэ ангаа ухаанд үзэжсэн л онол. Гэтэл энэ энерги чинь дагаад мэдрэлийн чинь дагаад энерги үүсчихэж байгаа. Одоо саяны таны хэлдэг энэ зүйлийг одоо энэ хоёр зүйлийн одоо системийн доктортой байдлыг хангахад одоо энэ ийм хоёул өнөдөр ярьж байгаа шүү дээ. Ийм Европын ангаа ухаанаар бас докторжуулж тэнцвэрийг нь барьж болох уу? Болно. Гэхдээ бас бариа заслаар бас болно. За бариа заслаар ингэж хийгээд доктортой болчихдг юм бол энэ хувь хүндээ эм уухгүйгээр хэрэглээд энэ бол эмчилгээ болчихно. Айл хэлнгээр л болох нь шүү дээ. Тийм. Европ бол яг хөглөд байнгын эмийн дарамтад тэр эмийг уухгүй л болохгүй шүү дээ. Зөв ачин бол уухгүй бол насаар ачин бол. Ялгаа энэ. Тэгээд зүйлдээ нөгөө атинолдоо эднэрч нэг харшил өгөөд ирнэ. Өөр юм одоо тэгээд солих юм бүү болоод. Ялгаа бол үүнд л байгаа байхгүй юу? Яагаад энэ эмбүү эмчилгээг өнөөдөр эмийн бус эмчилгээг өнөөдөр дэлхийд дахинд ингээд явуулахгүй байх гэхээр эмийн бизнес бол аимшигтай байд юм байна. Дэлхийд бол хар тамхи зэвсгийн амины дараа ордог. Эм үйлдвэрлэлээ тэрнээс татвар авна гэдэг. Одоо манай гаднаас орж ирж байгаа эм ханш одоо өндөр боллоо гэж яриад шүү дээ. Үнэхээр өндөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр байнгын тэр одоо зүрхний эм, байнгын дардны эмэнд одоо ингээд биднээс оочоолоод ингээд байж ах хэрэгтэй юу? Ийм хэрэглээнд хүрчээд байж байгаа. Тэгэхээр зэрэг сайхан бариулаад энерги тэгшлээд ингэсний дараа тэр юм чи хэрэг байхгүй шүү дээ. Та нар амьдралынхаа үлдсэн одоо 40 50 жилийн амьдралыг эм ууж өнгөрөх юм. Тэгэл за одоо эм уух цаг болчлаа гэж үгүйж байгаа юм. Ерөөсөө яг нэг тийм бүр эмийн одоо хамааралтай гэх юм уу тийм болцсон. Одоо тэгээд нөгөө нэг трийгээ уухгүй байвал бас бие организм нь өөрчлөлт өгөөд хичнээн эрүүл байгаа ч гэсэн нөгөө имээ санагалцдаг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд ажиглаж чинь гэж яриад байгаа байхгүй юу? Тэгвэл ийм сонь юм бэл. Одоо элэгний ВЦ вирус гэж байна тий. Элэгний ВЦ вирусыг 1500 орчим доллар эмээр ууж зүгээр болгож байна. Тэгсэн одоо яг үн хямдраад Америкчууд хямдруулаад авлаа гэсэн чинь $400 орчмоор авч явж байна.
Тий. Тэр чинь даатгалаар хөнгөлж байгаа шүү дээ. Тэгээд даатгалаар хөнгөлж байгаа. Тэгээд би яг ингээд миний C вирус ирүүл болсон гэдэг хүний судас орж үзсэн. Бүгд ортцсон. Вирус нь байхгүй аюунд ортцсон. Би ерөнөөс. Тэгэхээр тэр имнээс шалтгаалж нэгс угаас. Тий. Тэр чинь яг буцаас сэргэх байлгүй нэр чинь. Гүү штэ. Та нар сэргэн гэж одоо яг энэ чигээр ингээд очиж шээ. Организм. ВЦ вирус гэдэг бол хүнд байж ах хэвээр юм штэ. Хүнд байж. Доохын вирус чинь тэр сарамгчанд байсан. Гэтэ илгэний ВЦ вируснаас шалтгаалаад одоо энэ Монгол улсад одоо илүү их байгаад байгаа энэ илгэний хор тавдар янз бүрийн өмчлөлүүд үүсэх шалтгаан болоод байна шүү дээ. Тэрнээс ч л одоо аврах гэж ингэж засгийн газрын хэмжээнд улс орноороо хөдөлж одоо хөтөлбөр болгоод ингэ явж шүү дээ. Үгүй шүү дээ. Танаа бол эрүүл мэндийн телевиз учраас чи энэ талын мэдээлэл аягүй сайтай шүү дээ. Яг үнэн чиний. Тэгвэл эн чин өнөөдөр ингэж шүү дээ. Илгэний ВЦ вирусээр хөнгүү болчлоо. Тэ? Тэгээд эн чинь 15-20 жилийн дараа энэ бол илгэний хавдар болчихж байгаа байхгүй. Яг үнэ. Энэс эмчилгээнээс гарах арга байна. Та бол зүгээр яг эмчилгээг нь өөрчлөөл гэдэг юм. Тийм манаас 5-аас 10 удаагийн барьцлаар зүгээр болчихно. Та одоо жишээ хэлэх юм уу тэгвэл одоо тань дээр жишээ хэлэх юм бол илгэний БЦ вирустай хүмүүс ирээд 10-аас 15 барьцлын дараа эдгэрч ирсэн үү? Эдгэлгүй байдсан юм. Гэхдээ Солонгосоос нэг нөхөр утсаар ярьж байна. Нэг найзаагаа дууц заавраад ирсэн нөгөөх нь очив. Хүрлэмжээр ядаж 3хан бариулчаад ирээ. Яас Солонгосын хэл дээр тэр вирусын шинжилгээнд эрүүл гардаг шиг гэж хэлээд. Энэ асуудал биш. Энэ яг хөтлийн эмийн бус эмчилгээний яг үндсэн цөм нь тэр хоёр уруултаа байж байгаа юм. Вегетатив мэдрэлийн уруултаа. Мэдрэлтэй байж байгаа. Тэгээ би нэг хар судлалын өвчин гэж яриад байсан. Хар судлалын өвчин нь бол зөв судасны систем. Би эргэтэн болгонд хүрээгүй тийм судас нэгээх нь байдаг. Би махбодод хүрээгүй мэдрэл нэгээх нь байдаг. Одоо чи гараа анчаа тавьж байгаа ч юм. Өвдөж гэнэ үү? Өвдөж байна. Мэдрэлтэй шүү дээ. Мэдрэлтэй байхгүй яах вэ? Тэгэхээр тэр энэ зүрх судасны систем энэ хоёрыг эмчлэх гол эмчилгээ бол тэр тэмцэрт байдал. Тэр нь бол вегетатив мэдрэл нөгөө одоо чи тэр яаж нэг уурах тарих мэдрэл байна шүү дээ тий. Энээс гадна тархины цагаан давхаргаас гардаг нөгөө ургал мэдрэл үе вегетатив мэдрэл гэж байгаа. Вегетатив мэдрэлцэн дотор хоёр хуваачиж байгаа. Эждивт буюу парасимпатик, симпатик гэдэг. За тэгээд энэ хоёр мэдрэлийг чинь тэнцэл нь дотоод өргөтөн дээр явах хэрэгтэй. Энэ судсан дээр ирдэг. Симпатик мэдрэл нь хэд их давмгай болохоор энэ судасны агшилтын байдалтай байгаад байдаг. Ингээд агшсан байж байгаа. Парасимпатик нь илүү болохоор энэ чинь ингээд тэлээд ирдэг. Толгой өвдөд ингээд бариад гэл гэсэн. Толгооноос бамбал за судас нь ийм байсан судас ийм тэлчихсэн. Намаг шиг болсон хүмүүсүүд байж байна. Энэ гоо мэдрэлийн тэнцвэрт байдалд орсон. Хоёрдугаар хүмүүс эрүүл хүн гэж юу хэлэх вэ гэдэг дээр хүмүүс маргаантай байдаг. Дэлхийд ихэн эрүүл хүн гэдэг тодорхойлтыг өгч чадаагүй. Дэлхийн эрдэмтэд. Одоо хүмүүс ч өөрийгөө харьцангуй эрүүл гэж онгороод байдаг. Би одоо тэр нэг сүлжээний эмийн нэг хятадтай байсан маа. Орж ирсэн одоо ямар ч сүлжээл одоо баг 20 жил юм орж ирсэн. Тэгээ өөргөө надад гуугаал явна. Хүрлэмж манай сүлжээнд орчих гэдэггүй. Би сүлжээнд орохгүй. Тэг би эрүүл байгаа үстэй гэл. Тэгээд сүлжээнд хаймаг уугаад эрүүл гээд. Алиу судас өрөөд үз. Та дөргөө дууссан байна. Заахын мэдрэл ингээд дарагдсан юм тийм гэлсэн чинь. Хөх тайс ямар мундаг юм бэ гэдэг. Тэгээ надад хэд бариулж аваад явж байгаа байхгүй. Ингээ сүлжээгээ сурталчлаад байсан чинь. Тэгэхээр тэр өнөөдөр бидэнд аливаа нэг юмд эмэнд илүү гарсан зүйл гэж байна. Эм ихтэн гэж байна. Эм багтана гэж байна. Тун багт чинь. Яг хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй эмийг ингэж жичлээд хийх асуудал байж байна. Одоо жишээлбэл хүүхэд одоо ингээд уушин хатгаа авсан гэж байна. Яхахгүй антибиотик хэрэгцээтэй. Яг тэрэнд нэг яг гол антибиотик ингээд тааруулж игээл ингэж явж байгаа. Та тэгэхээр бол өөрөө таны одоо яг ерөнхий санаа бол ийм байна шүү дээ.
Эмийн бус аргаар эмчлэх боломж байгаад байхад заавал тэр эмийг ууж дараа нь гарах үр дагавар одоо сөрөг үр дагавар одоо хүлээн зөвшөөрж эмчлүүлж байхаар одоо энэ эмийн бус аргаар эмчилж байгаа юм боломжит өвчлөлтөө хүмүүс бол шууд одоо эмийн бус аргыг л сонгоно. Тийм. Тэгэх юм бол эргээд ядаж эмийн хамааралтай болохгүй, эмийн сөрөг нөлөөлөлд орохгүй, эм одоо би өөрийн чинь бие организмыг одоо дарамтлаж дарлахгүй тий шууд одоо ингээд бүрэн бүтэн одоо зүгээр өөрийнхөө бие организмаар одоо өөрийгөө одоо эмчилж ингэх боломж байна л гэж санаа хэлж байна шүү дээ. За эмийн бус эмчилгээнд бол би бол нэг юм үү. Нэгдүгээр хамгийн нэгдүгээр нурууны барьцал. Болоо гарах барьцал. Одоо энийг бол манай эмч нар их зааж байна. Тэгээ шаардлагатай үед бол эмийн эмчилгээ давхар хийх хэрэгтэй. Шаардлагатай үед. Жишээлбэл одоо цусны даралт ихтэй хөвчин байлиг гэж 4 үе шаттай шүү дээ. 1 2 дугаар зэргийн үе шатанд нь биднээс бол 100% эмчилнэ. 2 3 дугаар үе шатанд бол ингээд эмчилнэ. Тэгтээ бол бүрэн дүрэн эмчлэгдэхгүй. Яг тэгэхээр анатомийн өөрчлөлт орж ирдэг учраас. За ингээд энэний дараа бариас хийлгээд ингэснээр дараа юу хийх ёстой юм бэ? Бие тавир. Болчоо хөгжүүлэх асуудлууд бие тавир. Явган алхалт, уулын алхалт, спорт тоглоомод. Та ярилцлагын өмнө чинь амьдралын одоо эрүүл зөв хөвшил гэх хэрэггүй үлдэргээ надад тэгээдсэн шүү дээ. Тэгсэн чи одоо наад одоо эмчилгээнд орсон хүмүүсийн та амьдралын зөв эрүүл хөвшилтэй байх одоо дараа нь юу ихгүй л шүү дээ. Дараа нь юм. Өөр юу их юм бэ? Өнөөдөр шүү дээ юу яж шүү дээ. Зөв хоолт энэ төр гэж яриад шүү дээ. Тийм. Одоо өөр юу их юм бэ? Эдгээр чи бүгдээр панаалтай байхгүй, худлаа байхгүй. Та бол одоо надад ирс тэгсэн шүү дээ ерөөсөө. Эрүүл амьдралын зөв хөвшил гэдэг чи хэрэггүй юм байлээ. Зөв хооллолч хэрэггүй юм байлээ гэж тэгсэн. Хэрэггүй шүү дээ. Та одоо тэрийг сайхан тодорхой тайлбарлаа. Жишээлбэл одоо зөв хоолт гэдэг дээр биднээс юу хэлээд байна гэхлээр тий бие организм сөргөөр нөлөөлөхгүй хурдан шингэдэг одоо тий хүнс ногоогоор одоо холлохыг хэлээд байна шүү дээ. Үгүй шүү дээ. Зөв хоолт гэдэг бол ерөөсөө л хоолыг баг гэдэг. Юу ч идэж болно тэр. Оросууд өлсгөлингийн үед хүрцэтгэхээс бусдыг идчихдэг байлаа гэж. Шороноос бусдыг иддэг байсан байхгүй. Тэгсэн одоо өнөөдөр орцууд байж л байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бид хоолыг ерөөсөө багаад энэ бол зөв хоолт. Нэг. Хоёрдугаарт бол яг хөглөр зэрэг яг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө консерванттай хоол идэхгүй байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг жишээлбэл одоо хям биш үү? Хямд одоо муудалдгүй бодисууд хийцэн биш үү? Одоо бичэн гэл байхад ч одоо биднес талхуул 3 хоногийн дотор муудаж штэ. Гэтэл бичэн бол 2 3 сар болж байгаа. Шокофе бол 2 3 сар болоод тэгэхээр тэрний муудалдгүй нэг бодисууд хийцэн байгаа. Энийг идэхлээр давхар харшил үүснэ. Бас муулж. Химийн одоо гаралтай бодис байж штэ. Тэгэхээр тэр биднес юу гэдэг Монгол малынхаа махыг гурилаа сонгонтойгоо төмөстэйгөө л идэхгүй. Тэгэл энэ бол эрүүл хоолт болж штэ. Энийг эрүүл хоолт гэдэг. Тэгтэл хоолны жор тун баг. Тэгээд нуруу эрүүл бие организм эрүүл болсны дараа юу их вэ? Та хятад хоолнд орж болно шүү дээ. Хортоо юм идэж болно шүү дээ. Хаяа нэг зүгээр шүү дээ. Яахын тэр энэ янз бүрийн юм орол. Тэр үтэл спортч өөрөө хортоо болоод орчиж байгаа байхгүй. Хит их ачаал өгöd. Би л нуруу тэгшлээд ингэж хийцсэний дараа тэр явхан алдагдагч бай идэвхтэй амьдрал байх хэвээр. Тэр амьдралыг бид зохицуулна. Яг спорт хөөсөн хүмүүсд бол бас буруу. Асар их энерги алддаг. Тэрнээс чинь спортоос болж биеийн хүчтэйгээ дээд цэг хүртэл явахыг боддог. Ийм хүмүүсийн голд бол нас богино энерги асар их алдагдaltaд ордог. Зүгээр л явган алхалт зүгээр л спорт тоглоо. Хамгийн гол эмчилгээ бол барайцлаа. Тэгээд гоо яг хөө энэ чам шиг булчиндаг хүн болно шүү дээ тий. Явган алхахгүй ч байж болно шүү дээ. Булчин сул дорой хүмүүсүүд нөгөө тэгшилсэн нуруугаа ч ингэж тэгш байлгахын тулд нурууны дасгал хийхгүй бол нөгөө ч өөргөө хөгжүүлэхгүй бол болгоож байгаа. Хоёрдугаар энэ биеийн булчин дагаж биеийн эсрүүцэл айгуу сайжирдаг. Биеийн эсрүүцэл одоо кундалын нуун одоо энэ дэлхийн нийт ингэж юу гэдэг нь штэ эмчилгээг үү гэдэг нь штэ.
тэрнийг жолооч чадахгүй нэ гэдэг штэ. Юг. Одоо харслын уруулыг одоо Тэгээ дархлааг та бас хэлсэн шүү дархлаа дээ. гэдэг штэ тий. Үүштэй дархлаа гэж манай эмнэлэгтэр удирчдаг штэ. Дэлхийн нийт удирдаг багт бид удирчдаг штэ. Амархан штэ. Барай засал ховс. Тий. Тэгээ та нэг зүйлийг хэлдэг шүү дээ. Ер нь бол байнга л хэлж байгаа. Нурууны тэгш химийг л барих юм бол бүх өвчл одоо байхгүй тий. Нурууны хим одоо ингээ алдагдсанараа л одоо дотоод эргэтэн тий нөгөө таван цул гэж ярьдаг бүх эргэтэнгүүдийн байр байдал өөрчлөгдөж сөрөг нөлөөллүүд бий болж түүнээс шалтгаалж өвчлөлүүд гардаг гэж. Энийгээ дахиад нэг жоохон дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч. Тэгээд зөвхөн хүмүүс маань одоо бол яг энэ нурууны хим алдагдал гэдэг бол яг өдөр тутмын амьдралаас шалтгаалаад хүн болгонд баг бий болчих. Тэгэхээр энэнийг одоо яаж засах вэ залруулах? Одоо цөс өвчтэй байна гэж бодъё тий. Нуран гарантал мөр өвдөд ингээд энэгээр өвдөд цөс өвчтэй. Яг рентген зургийг аваад утсан чинь яг цөсний мэдрэл гардаг хэсгүүд ингээд мөрөөдсөн байж байгаа байхгүй. Баруун гар талаар өвддөг чинь цөсний өвчин шин тэмдэг биш дээ. Энэ гар руу явдаг мэдрэл энэ цөс рүү очдог мэдрэл хоёр чинь яг нэг нөхөр гардаг байхгүй юу? Ингэж гараад хоёул хоёр сал болдог байхгүй. Энэ салаан дарагдчихж байгаа байхгүй. Цөс дарагдчих. Тэгээд энэ дээр би одоо нэг юм бол хэлмээр байна. Элэг бол мэдрэлгүй хэрэгтэй. Элэгэнд мэдрэл байхгүй. Тэгэхээр элэг яагаад өнөөдөр мэдрэлгүй ээжж одоо тийм бэ уурлах дээр өвддөм бэ гэдгийг одоо би айгүй гой тайлбарлаад өгье. Нуруунаас гарсан мэдрэлүүд чинь сүлжээ үүсгэдэг. Мэдрэл болсон сүлжээ үүсгэдэг. Энэ үүссэн энэ сүлжээг монголчууд наран сүлжээ гэдэг. Наран сүлжээ. Гэтэл эн чинь би энийгээ сууж штэ тий. Тэгэхээр чи миний энерги гоё гоц. Чи юм бэ гэж уурлаа штэ тий. Уурлах тэр энэ энерги ч өөрөө бас дагаад уурлаа штэ. Тэгэхээр үргэлж ууртай байсан энэ энерги чинь цаашаа диффузны аргаар элгэнд нөлөөлдөг байхгүй юу? Диффузны арга гэж юу гэдэг вэ гэхээр энд чирнэл тасчлаа парампо шиг тавих штэ. Уудаг цаас тэгэхээр чи нөгөөдөг чинь ингээд уугаад байдаг үстэй. Яг ийм аргаар эн чинь мэдрэл нь энергиэр цаашаа элгийг юу яадаг вэ? Мэдрэлжүүлдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө уурлах, шаналх, зовох, тарчлах энээс шалтгаалсан бас тэр зүйлс очиж илгэнд нөлөөлдөг байна шүү дээ. Тэр чинь нөгөө энергиэр нөлөөлж байгаа гэж байна. Энийг манайхан бол өнөөдөр дэлхийн тахинд яг энийг ярих юм ч байхгүй. Тэгээд баярлаж хөөрөөд инээх юм бол бас илгэнд сайнаар нөлөөлнө шүү. Тийм ч учраас нөгөө илгэний юм бол инээд илэргээл те. За харин зовж хансан хүмүүс бол нөгөө илэг хэмтэртэл илдэр гэж ярьдаг шүү дээ. Энэ бол бас одоо ортол үг болж идэж шүү. Одоо энэ чинь хамгийн гол ухааны хувьд бол онол. Тийм шинжлэх ухааны хувьд яг энийг тайлбарласан юм чинь өнөөдөр би өөрийнхөө думд л үтсэн өрн байхгүй. Би одоо өөрийгөө туулгаж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэр энэ биеийн 9 чакра буюу энерги тийм энергийн төвүүдийг өнөөдөр системлэн гаргасан хүн байхгүй ч зүгээр дорн дахиныхаа энэ 9 чакра ингээд нөгөө бясалгал хийжээд нээн гэсэн асуудал яригдж байгаа болохоос биш өнөөдөр энийг яг юу үүсгдэг ямар бидэнд ач холбогдолтой вэ гэдгийг гаргаж тавьсан эмч бясалгалч байхгүй. Тэгэхээр хүрэл өдөр юм чи нэг юм асуумаар байна л да. Юу гэхээр нурууны зүг одоо тэгш хим алдагдал одоо өвчлөл үүсгдэг гэдэг. Тэгэхээр өнөөдрийн одоо өдөр тутмын амьдрал бол байнга л нурууны одоо тэр тэгш хим алдагдалд хүрэж шít. Одоо жишээлх юм бол оффист ажиллаж байгаа хүмүүс бол нурууны одоо тэгш хим алдагдaltaа, нурууны суулттай гэж ярьдаг жолооч нар байна. За ингээл ер нь бол бүгдэлтэй одоо нийгэм тэрчгтэй л ерөнхийдөө бол нурууны суулттай болж байна тий. Энэ бол өдөр тутмын химнэл хөвшил болж шít. Шалтгаалж байна. Тэгэхээр одоо энэс яаж урдсан сэргийлэх юм гэдгийг эсвэл ямар арга хэмжээ авч энэс ер нь холдох юм бэ? За ердөл урдсан сэргийлэх асуудал бол зүгээр л ирж байруул болох гаргал өөр юм байхгүй. Хүн өөрийгөө болох гаргуулад өөрийгөө эмчилжсэн түүх бол байхгүй. Тийм байдгүй юм байна. Болох өөрийнхөө болохыг гаргаад. Жишээлбэл одоо бичгийн хүмүүс чихэн голдоо ингээл баруун талын гараараа л бичиж Александр Дүм бол хоёр гараараа зэрэг өчөж хоёр арманд зэрэг өчдөг юм байсан байхгүй. Тийм хүмүүс бид бол биш учраас ингээ баруун талаар ингээд бичээд баруун талаар ингээ компьютер ингээд захтай баруун тал хөшөөд ирнэ.
Тоогооч нар ихэнх голдо баруун талаараа хийсээр бод энэ талын гар ингээд татаад ирнэ. Тэгэхээр тэр энэ болсноос урьдчилан зэрэглэх зүйл бол зүгээр л бариацлын эмчилгээ дээр очиж. Энэ бариацл хийх шинжлэх ухаан боллоо шүү дээ. Сүүлийн 20 жил эрчимтэй өгсөн. Тэрнээс өмнө нь бол байхгүй. Тийм учраас монголчуудын дундад наслалт 60. Яг тэгэхээр биднээс эмчилгээний юу бол их муу явж байгаа, цөөхөн явж байгаа. Орчин их муутай. Европ дэлхийд дахин 80. Бид өнөөдөр нуруу өвчтөй хөл хазганаад те нурууноос бол савн гажаад хүүхдгүү болсон гих мэтлэнгийн өчнөө юмнуудаа таарчсан бидэнд асар их практик туршлагууд байж энэ те энэ үндсэн дээрээс өнөөдөр би ингэж ярьж байгаа. Ерөөсөө л нуруу гэж хэлсэн. Ердөө энэс өөр эмчилгээ орчлон ертөнцид байхгүй. Тэгээ хоёлоо бол ядаж би хэлээ л да. Нуруу өвчтөй хүн эмэгтэйчүүд нь пергидний. Эрэгтэйчүүд нь бэлгийн сулралтай. Пергид гэж хөрөлттэй бэлгийн хөрөлттэй. Үгүй ядад наадал. Үгүй ядад зүрх хөвддөг хүмүүс өчнө юм байж байна. Үгүй ядад толгой өвддөг өвчин. Одоо нөгөө эпилепси уналт өвчин гэдэг чинь ялангуяа хүүхдүүдэд их байж байна. Одоо над дээр цөөн тооны хүүхдүүд ирдэг. Миний энэ яриаг сонсдгүй юм аашаа. Тархины сахилгаан бичлэг гэж байж байна. Тий. Тархины сахилгаан бичлэг. Тархины сахилгаан бичлэгийн өөрчлөлт гараад ирсэн байхад яахлаараа тэр бид юу яаж яддаг? Зүгээр эм өгөө тэрнийг эмчилнэ гэж яддаг. Байхгүй. Сахилгаан бичлэгийг сахилгаанаар нь эмчилнэ гэсэн. За одоо хоёул ч нөгөө 2 минут үлдсэн юм шиг байна. Тэгэхээр танаас би бариа заслын тухай их асуугадлаа. Тэгээд төгсгөл рүү нэрийг асуу гэж бодож байсан. Ховс эмчилгээний талаар нэг товчхон одоо нэг тодорхойлт хэлээч. Та бол ховсоор ер нь бол эмчилдэг гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Ховс гэдэг бол энэ дэлхийн нийтийн тодорхойлт биш, миний тодорхойлт. Ховс янз янзын тодорхойлт. Нэг энергийн систем нөгөө энергийн системд нөлөөлөхийг ховс гэнэ. Тухайлбал миний энергийн систем тэр хүний энергийн системд нөлөөлөхийг ховс гэнэ. Тухайлбал одоо жишээ нь одоо хүүхэд одоо ингээд нэг ундаг татдаг хүүхэд байж гэнэ гэж бод тий. Эний биотог нь өөрчлөгдсөн ба шүү дээ. Тархины сахилгаан. Энийг би өөрийнхөө сахилгаан соронзон орон зайгаар ингэж өөрчлөхийг миний ховс тэнд нөлөөлж гэнэ гэж ойлгож байна. Их нь хүүдээ нөлөөлөхийг эхийн ховс гэнэ. Эцэг нь хүүдээ нөлөөлөхийг эцгийн ховс гэнэ. Энэ ховс болгон чинь жирийн бөгөөд их гоё. Хамгийн аимшигтай ховс бол эхийн ховс байдаг. Их хүүхдээ сайн явуул тэр хүүхд сайн яв. За төгсгөлд нэг сонирхолтой асуулт асууж. Бариа засал одоо энэ ховс эмчилгээ те. Ер нь бол гартаа юмтай хүн гэж ер нь их нийгэмд ярих юм л да. Энэ бариа заслыг ер нь гартаа юмтай юм хүн л хийдэг юм. Үгүй. Үгүй юу. Гартаа юмтай л гэж ярьдгийн тэгэл энэ бол үгүй. Цэвэр онл байна уу бас? Практик бас. Нэгдүгürt бол хин ч хийж болно. Тэр хүн өөр хийх сэтгэл байдаг. Тийм гар булчингийн систем байвал хин ч хийж болно. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирж эмгүү одоо эмчилгээтэй холбоотой мэдээлэл өгсөн. Өнөөдөр нийгэмд бол эмгүү эмчилгээг бол хүн болгон хүсэж бас их сонирхдаг болсон байна. Гэхдээ бид нар Европын ангаах ухаан энэ эмийн эмчилгээнээс холдох болоогүй. Гэхдээ энэ одоо эмгүү эмчилгээндээ бас одоо сонирхож, судалж, харж те өөрөө бас яг энэ талаар эмчилүүлэе гэж зорж байгаа хүмүүст бас сонирхолтой яриа болсон байх гэж итгэж байна. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдийн хүрээ зочны цаг өндөрлөж байна. Эх 7 хоногт шинэ зочнотойгоор эргээд